баярлалаа. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар улсын хурлын тогтоолын төслийг дэмжиж байна. Энэ тогтоолын төсөлд бас 1-2 нэмэлт санал байна. Яагаад тэгэхээр энэ болохоор юу вэ гэхээр нийгмийн бодлого, боловсрол соёлын шинжилгээ ухаан, байгаль орчны байнгын ороо хоёр өчигдөр хуралдаад гарсан шийдэл байна гэж ингэж харж байгаа. За өчигдөр өнөөдөр хоёр байгаль орчны байнгын ороо, төсвийн байнгын ороо хоёр бас хамтарч хуралдсан л да. Тэгээ энэ дээр төсөв санхүү, гайллын татвар, нүүтийн татвараас чөлөөлөхөөс бас илүүтэйгээр төсвийн байнгын ороо, бодлогын төвшөнд энэ агаарын бохирдлыг бууруулах асуудлыг улсын хурлын тогтоолд орох олон саналыг гишүүд маань, байнгын орооны гишүүд маань өргөн санал бодлоо илэрхийлсэн. Тэгэхээр энэ дээр нэмэлт нэг заалт болгоод хэлэх асуудал маань юу вэ гэхээр энэ агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гээд 3 сарын 20-нд батлсан билээ Монгол Улсын засгийн газар. Энэ хөтөлбөр батлахад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг салбар хоорондын уялдаа холбоог хангах, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааг төлөвлөгөө батлан одоо бас жил тутам ингэж тайлгнаж явах энэ үүрэг чиглэлийг ерөнхий сайд, аялал жуулчлалын сайд хоёрын ийм одоо хамтарсан хөтөлбөр төлөвлөгөө гарсан юм лээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хэрэгжилт, энэ төлөвлөгөөний хэрэгжилт өнгөрсөн 3 сарын 20-оос хойш ямар түвшинд хэрэгжиж байгааг байгаль орчны бодлогын байнгын хороо маань яам маань улсын хуралд энэ асуудлыг оруулж ажлын мэдээ тайлангаа тавих зүйтэй гэж ингэж бодож байгаа. Нэгдүгээр одоо санал энэ. За хоёрдугаар санал болохоор юу вэ гэхээр нийслэлийн утаатай холбоотой гамшигын асуудал нүүрлэж байгаа нүнэ. Энэ асуудал маань аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд давхар одоо бас бий болж гамшигын хэмжээнд очиж байна л да. Тэгэхээр юу вэ гэхээр энэ нэг тогтоолыг гаргахтайгаа холбогдуулаад бүр бодлогын хэмжээнд цогцоор нь Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудлыг бас авч үзэх зүйтэй гэж ингэж бодож байгаа. Тухайлбал төсвийн орлогын агаарын бохирдлын орлогын 90% нүүрсний экспортын 1 тонн нүүрснээс 1000 төгрөгийн хураамж аваад агаарын бохирдлын төлбөрийг бүрдүүлж байгаа. Гэтэл тэр нүүрс гаргаж байгаа экспортын тэр орчим, хөлийн бомтуудын орчим, тэр нүүрсний орёо нутаг дэвсгэрийн тэр сумын ард иргэдийн бохирдлын асуудлаас маш их хэмжээгээр бий болж байгаа. Тэгэхээр энэ дээр засгийн газар цогц хэмжээгээр арга хэмжээ авч нэгэнт орлогыг нь бүрдүүлж байгаа одоо төлбөрийн хэмжээ нь тухайн одоо нүүрснээс авч байгаа тохиолдолд зохих жоохон хэсгийг нь тухайн нутаг дэвсгэрийн орчмын хэмжээнд агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны хомсдолд нь одоо зохицуулж ингэж одоо авч хэрэгжүүлэх нэг арга хэмжээ болгож аваач гэсэн юм саналыг өгч байна. За 3 дахь санал маань юу вэ гэхээр яалтчгүй аймгийн төвийн агаарын бохирдлын асуудлыг шийдэх зорилгоор цахилгааны шөнийн тарифыг 50% болгосон. Энд аймгийн төвийн ард иргэд маш их бас одоо баяр талархалтай байгааг хэлхэн зүйтэй гэж ингэж бодож байгаа. Яг энэ мэдчлэнгээр нийслэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төв суурин газар, аймгийн төвийн энэ одоо суурин газруудад бас хэрэгжүүлэх. Тухайлбал юу вэ гэхээр агаарын бохирдлоос ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн. За нөгөө талаараа бас одоо гэр хорооллын дэд үтцийг сайжруулах, төвлөрсөн дулаан хангамжид холбох гэх мэтлэнгээр төв суурин газруудын энэ мэд асуудлуудыг бодтой цогцоор нь авч хэрэгжүүлж агаарын бохирдолтой бид хатуу тэмцэнэ. Тийм болохоор зөвхөн одоо хязгаарлахгүйгээр Монгол Улсын хэмжээндээ агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр улсын хурлын нэгдсэн цогц тогтоол гаргах нь зүйтэй гэсэн юм саналтай байна. За,